наадмаар зүгээр яг The Vagina Bible гэдэг энэ одоо нэг Канадын эмч Jan Gunter гэдэг Канад эмч бүсгүй бичсэн номыг уншлаа. Энэ эрүүл мэндийн салбарт 34 жил ажилласан. За үүнээс 24 жилд эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан ийм эмчийн бичсэн ийм ном байна. За энэ дэр маш олон сонирхолтой зүйл байгаа. Жишээлх юм бол хэлүү бол зөвхөн одоо бэлгийн таашаал авахд зориулагдсан цорын ганц хэрэгтэн гинэ. А мөн одоо GC гэж одоо нэг хэсэг аяух ярьдаг байсан шүү дээ. За GC-ийн эрэлт мордоод авах шаардлагагүй. Яагаад гэвэл энэ бол зохиомл зүйл. Тийм одоо яг ийм тохирсон GC гэж одоо хаач эмэгтэй хүнд байхгүй. За мөн одоо сүүлийн үед яриад байгаа шүү дээ. Squirt тавилт гэдэг. За тэр бол одоо эмэгтэй хүнд багж боломжгүй зүйл гинэ. Яагаад гэвэл одоо эмэгтэй хүнээс эрэгтэй хүн шиг тийм одоо өрийн шингийн ялгарах ийм боломжгүй. Яг бол эмэгтэй хүнээс ялгарч байгаа гэдэг өрийн шинг эрэгтэй хүнээс ялгарч байгаа гэдэг өрийн шинг гэж хэлдэг шүү дээ. За тэгэхээр энэ бол боломжгүй. Тэгэхээр энэ эмч бол энийг юу гэж илэрхийлсэн байна гэхээр порно кинонд үзсэн одоо бүх зүйлсээ дуурайгаад ах шаардлагагүй. Кино бодит амьдрал хоёрыг ялгаж сурах хэрэгтэй гэж бичсэн байгаа юм л та. Жишээлбэл би John Wick-ийг үзчихээд бодомжоор хүү халаад явахгүй л байгаа зү тий. За тэрэн шиг одоо ингээд мөн одоо та бүхэн элдв янзын киноноос үзсэн зүйлээ бодит амьдрал дээр болгох гэж битгий зүтгэрэй гэж энэ дээр бол заавал цагсан байна. Мөн одоо шулуун гизэр бэлгийн явдалд ордог шүү дээ кинон дээр. За тэгэхээр энийг одоо шулуун гизэр бэлгийн явдалд ордог эмэгтэйчүүдийн жишээлбэл 3 эмэгтэй тутмын нэгт нь баас зат гарах эмгийг одоо гардаг байна л да. Энэ нь одоо юу гэсэн үг вэ? Баасаа барьж чадахгүй болчихно гэсэн үг шүү дээ. За гих мэт маш олон одоо ийм сонирхолтой зүйлсүүдийг дандаа судалгаан дээр одоо суурилж бичсэн нь бол надад маш их таалагдсан. Бүх одоо бичсэн одоо нөгөө бидний дунд ингээд нэг амын яриан дунд явагддаг нэг янз бүрийн юмнууд байдаг шүү дээ. За тэдгэрийг бол бүгдээрнгийн яг судалгаан дээр үндэслээд өмнөө худлаа юу, дагахгүй юу гэдгийг бол маш ойлгомжтой бичсэн байгаа. Тийм учраас энэ номыг бол би одоо охид нь 16-аас дээш настай болцсон хүмүүс бол заавал энэ номыг одоо хүүхдүүдтэй охтуудтай авч уншуулах бол зүгээр юм аа. Ер нь эмэгтэйчүүд маань залуу бүсгүйчүүд маань энэ номыг бол авч унших хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ийм зузаан ийм 2 3 ихтэй ийм зузаан ном учраас би хамгийн чухлуудыг ингэж бодсны хамгийн их яригддаг гэж бодснуудыг та бүхэнд хэлье л да. За жишээлх юм бол хярцангийн ингээд төрсний дараа эмэгтэй хүн нөгөө надад хэдэн ойдол тавьсан бэ гэдэг нөгөө ойдлын тоогоор тухайн хүний одоо төрөлт хэр хүндрэлтэй байсан бэ гэдгийг хэмжээд идэг шүү дээ. За тэгэхээр энэ бол буруу юм байна. За энэ дээр юу гэж хэлсэн байна вэ гэвэл хярцангийн гэмтлийг тавьсан ойдлын тоогоор биш харин ер нь 1-4 дугаар ангилалд ингэж хуваах юм байна. Тэгэхээр миний одоо хярцангийн гэмтэл энэ 4 зэрэглэлийн алинд нь байсан бэ гэж одоо эмчээсээ асуух нь зөв юм байна л да. Тэгэхээр юу гэдгийг 3 ба 4 дугаар гэмтлийн үед л одоо заавал ойдол тавьдаг. Нөгөөтөнд нь бол шаардлагагүй байж болохоор юм байдгийг байна. Ер нь бол одоо сүүлийн үед энэ хярцангийн ойдлоос бол эмэгтэйчүүд Америкийн эмч нар жишээлх юм бол Америкийн их баригч эмч нар нэлээх татгалцдаг болсон байна л да. За тэгвэл хярцангийн ойдлгүй төрхийн тулд яах ёстой гэвэл эмэгтэй хүн тухай одоо төрхийн өмнө маш сайн амрах ёстой гэдэг юм байна. Тэгэх юм бол өвдөлтийн хувь буурдаг, хүндрэл багасдаг гинэ. За тэгээд энэ дээр бол нөгөө хярцангийн массаж гэдэг шүү дээ. Тэрийг бол аягүй сайн гэж зөвлөсөн байлаа. За ер нь бол хүндрэлгүй хэвийн төрсэн эмэгтэйчүүд 4-6 7 хоногийн дараа бэлгийн харьцаанд орж эхэлдэг. За ер нь нийт эмэгтэйчүүдийн 41% нь бол 6-7 хоногийн дараа бэлгийн харьцаанд ордог юм байна. Тэгэхээр энийг та бүхэн бас анхаарч үзэх гингүй хаа гэж бодож байна. Мөн энэ дээр нэг зүйлийг ингэж би бас бичсэн байна. Ерөөсөө эмэгтэйчүүдийн өвтрэнд зориулсан янз бүрийн одоо ариун цэврийн гоё мөрдүүлэн одоо цэвэрлэн нэтэр гэсэн нөгөө бүтээгдэхүүнүүд эдэн шүү дээ гоо сааны янз бүрийн. Тэдгээрээс бол бүгднгээс нь татгалзах нь зөв үү? Ягаад гэвэл өвтрэ гэдэг бол өөрийнхөө одоо нөгөө өөрийгөө цэвэрлдэг юм механизмтай юм мундаг хэрэгтэн гинэ. Тийм учраас ерөөсөө элдв янзын юм хийх юм бол эргээд энэ өвтрэний нөгөө нэг бичил орчин гэмтээдэг тэр орчныг одоо бүр эсэргээрээ өвчлүүлдэг юм байна. Тийм учраас янз бүрийн одоо тэр хими бодистой бүтээгдэхүүнүүдийг бол хэрэглэж хэрэггүй гэж байгаа. Тэгээд гэхдээ одоо нөгөө энэ зарим бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Байгалийн гаралтай гэж. За энэ бол хутлаа шүү гэдгийг энэ дээр бол маш ойлгомжтой тодорхой бичсэн байна. Одоо сүүлийн үед нөгөө эмэгтэйчүүд маань маш их вакс хэрэглэдэг болсон шүү дээ. За гэтэл ундаг үс гэдэг бол өөрөө ийм бас үүрэг функцтэй ийм зүйл юм байна. Жишээлх юм бол бэлэг эрхнээс гарах өвөрмөц үнэрийг одоо өөр төр шингээгээд тэгээд ингэж сарниулах тэр үнэрийг одоо ингэж тараах ийм үүргийг гүйцэтгэх юм байна. Тэгээ бас ийм нөгөө тэр орчмын одоо чиглэлийг хадгалах ийм үүргийг бол ундагны ус гүйцэтгэх юм байна. За тийм учраас тархлаа султаа болон чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийг вакс хийлгэхгүй байхыг бол энэ номон дээр зөвлөж байгаа. За яагаад гэвэл арсны гэмтэл халдвар авах бол амгатлал маш өндөр байт юм байна л да. За тэгээд хүмүүс сүүлийн үед нөгөө эмэгтэйчүүдэд зориулсан
өтрийний пробиотик гэдэг нэг яриад идэг штеп. За гэтэл тэрийг бол энэ талаар судлагдсан ямар ч судалгаа байхгүй. За тэгээд амаар орсон зүйл хүний өтрийний орчин яаж ч одоо нөгөө өөрчлөх боломжгүй. За тэгээд ямар нэгэн үр дүн гарсан талаар огт судалгаа байхгүй. Тийм учраас өтрийний пребиотик гэдэг зүйл бол зөвхөн мөнгөний гарц шүү. Тэрийг эмэгтэйчүүд бол хэрэглээд шаардлагагүй гэдэг ийм зүйл. За тэгээд энэ дотор зөндөө олон юм байна. Тэгээд одоо жишээлх юм бол цэвэршилтийн үе те цэвэршилтийн дундаж нас 40 51 наснд нь эхэлдэг. За тэгээд цэвэршилтийн үеийг хэрхэн даван туулахын ямар эмчилгээ хийдэг